Сайвар халтар бол хүүхдийн хоньны морь биш. Харин луу жанжин гүн яруу найрагч ловсон дондвын морь билээ. Ловсон дондв ноён бол тэр үедээ баруун аймаг та бичиг үсгийн боловсролын хувьд чадaltaй нэгэн байсан гэдэг. Нэг хавар аюур гэгч хүн хошууны засаг ноён луу жанжин гүнд бараалхаж алсхан явхад унах нэг олигтойхон морь хайрлаа гэж гуйхтан. Манай адуун сүргийн аль нэгээс өөрөө үзэж хараад морь барьж ун хэмээн хэлжээ. Аюур хонгор банд гэдэг хүний адуулж байсан ноёны сүргээс халтар хээр зүсмэн эмнэг шахам хязаалан үрээг барьж авлаа. Тэгээд аюур тэр үрээг унаж алтай давж харин газраас хэдэн сайн морь аваад нутаг үзжээ. Харанхуй шөнө болж байхад нутгийн хаа захад орон бургалтан цагаан дүнг гэдэг газар явж байтал. Дэрсэн дотроос туулай бусан харайхад халтар хээр нь бусган аюурыг унагч хаад давхин одлоо. Морноос унсан аюур хөдөлж авсан мордоос нэгийг зайдан унаж зүүн гол гэдэг газар байсан гэртээ иржээ. Хээр халтар нь аюурыг гэртээ харсан тэр шөнө эмээл хазаартайгаа ижил сүрэгтэн очиж нийлсэн байлаа. 2-3 хоногийн дараа аюур хонгор бандын сүрэг дээр очиж эмээл хазаар авч улмаар хошуу ноёндоо бараалхан. Би таны адуун сүргээс халтар хээр зүсмийн цайвар үрээ барьж унаад тавилаа. Тэр үрээ миний гарын аяыг даас юм шүү ноён минь. Тэрнийг хэндэж зарж удалдаж болохгүй хурдан сайхан хүлэг байгаа юм да гэж айлтгажээ. Тэр жил нь хошууны сүлд цэнгэх наадам наран гэдэг газар болж сайвар халтар хязаалан насанда төрүүлж гинэ. Тэрнээс хойш наадам бүрт олноо сонцгой тасар хай төрүүлж ихэд алдаршив. Сайвар халтар халахын 7 хошуу даншиг хэмээх их наадамд нэг удаа уралдахад хол тасар хай төрүүлсэн гэдэг. Тэрнийг үтсэн манжийн амбан сайвар халтрыг манжийн хаанд бэлгэлхийг луу жанжин гүнээс шаарджээ. Тэгээд сайвар халтрыг манжийн шунхай хаанд өгөхгүй бол өөртөө болон хошууны ард олонд ямар нэг хохирол учирна гэж үзээд луугун алдарт хурдан хүлэгмөрөө аргагүй ирхэн манжийн хаанд бэлэг болгон өргөлөө. Тэгтэл хэдхэн хоногийн дараа сайвар халтар манж хааны адуунаас гүн нутагтаа ирж ижилдээ нийллээ. Сайвар халтрыг нутагтаа гүйснийг мэдсэн манж амбан хошууны ноён алтан бичиг явуулж бэжин хөргүүлгийг шаардсанаар 2 дахь удаага хөргүүлж гинэ. Тэгтэл сайвар халтар хагас сарын дараа 2 дахь удаага Бээжингээс гүйн нутагтаа ирсэн байна. Тэрнээс хойш сайвар халтрыг нутагтаа гүйж ирснийг нууж алдарт хүлэгмөр төрсөн нутаг ижил сүрэгтэй байсаар хөгшөрч өнгөрсөн гэдэг. Луу жанжин гүн ловсон дондов өөрийн хайртай хурдан морныхоо тухай сайвар халтар дуу зохиосныг хошуу нутаг даяар найр наадамд дуулсаар. Дэнжи дээгүүр дэмэл зүүлэн гიშгдэлтэй сэн шовон гүйдэлтэй цэвэр гол шиг биетэй чухам чанга гიშгдэлтэй сайвар халтар морь. Тоо сайхан чигтэй төгөрг сайхан туурайтай туулай сайхан зоотой туг сайхан сүултэй өөд газар өл халзан бугыг намнан дайрдаг. Уруу газар улаан халзан бугыг намнан дайрдаг. Сөөрмтэй уснаас угаагүй цөм бураа дунд тогтоогүй
хүйтэн 100 зай зуугаагүй хөлстэй тохом тохоогүй. Үүрийн жавраар бариагүй, үдшийн жавраар сойгоогүй. Чухам чанга гიშгдэлтэй сайвар халтар мороо. Ханхөгийн нутгийн өндөр настангуудын яриа бичиг баримтаас үзэхэд сайвар халтар гэдэг морь бол домог биш ээ. Бодит хүний түүх намтартай холбоо бүхий алдартай хурдан морь байсан гэнлээ. Хүүхдүүд та нарт сайвар халтар морины тухай домог үлгэрийг ярьж өглөө. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын зохиосон үлгэрүүд дуусах гэж үгүй. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүүнэр минь баяртай.